За 2025 оныхоо үр дүнгээр манай цагаан урсан бас шилдэгийн шимтгсэн боллоо. За ер нь бол энэ өнгөрсөн онд бид нар бас сум орноттой олон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн. За орон нутгийн гомчт компанийг байгуулж орон нутгийнхаа олон зам даваануудыг зассан. За нийтдээ бол бид нар сайжруулсан болон орон нутгийн 10 орчим километр замыг одоо дотоодоос нөөц улсаагаар шахаж зассан байгаа. За мөн дээрээс нь одоо байгууллагынхаа өөрийн хөрөнгөний ойжуулалтыг орон нутгатаа бас үлдээж аймаг орон нутг маань бас энэ дээр дэмжиж за цэцэрлэг түрээлэн байгуулж хүүхдийн тоглоомын талбай бас дотоод нөөц улсаагаараа барьсан. За олон жилийн хур хоёлаа цэвэрлж хогийн цэгээ сайхан болгоод дээрээс нь одоо сумын төвөөс 350 орчим машин хогийг бас төвлөрсөн хогийн цэг рүү бөөгнөсөн ийм ажлуудыг бас зохион байгуулсан. За иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 86 айл өрхөд одоо 400 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлтөө өгнө болон бусдын тусламжаар бас хурлын гишүүд аймаг нутгийнхаа удирдлагын эмчилгээгээр доолгож өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байгаа. За мөн одоо мачтын зөвлөгөө, ногоочдын зөвлөгөө гэх мэтчлийн орон нутгийн одоо хамгийн тэргуулах салбаруудынхаа зөвлөгөөнүүдийг зохион байгуулж дотоодынхоо нөөц улсыг бүрдүүлэх, дотоодынхоо хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд үр дүнтэй ажлуудыг бас зохион байгуулсан. За энэ жилийн хувьд бас бидний энэхүү амжилтыг бас аймаг орон нутгийн дүгнж бас урамшуулж ингэ шагнасан явдлаас бас бид нар баяртай байна. Тэгээ цаашдаа улам одоо хичээж бас энэ гаргасан амжилтаа ахиулахын төлөө хичээж ажиллана.